За сайн байцгаана уу? Энд хөрөлцөн хэсэг нь хилцүүлэлт орцож байгаа та бүхний өнөөдөр ямар амгалан галзъя. За миний нэр Мегмарын Саруу Зардан би Америк нэгдсэн улсаас энэ хөө олон хэлний орчинд заах монгол хэлний А түвшний үгийн шинжлэгийн үр дүн танилцуулж байна. За тэгэхээр юуны өмнө энэ яагаад олон хэлний орчинд заах гэж нэлсэн юм бэ гэдгээ та бүхэн тайлбарлах хэрэгтэй байх. Товч. Тэгэхээр ер нь бол яг маш ерөнхийдөө бодоход хүмүүс бидний энэ ажилласан энэ үгийн жагсаалтыг гадаад монгол хэл монгол хүмүүсийн гэдэг юм уу нэрж хэд амархан болж байгаа. Гэхдээ бас нэг тийм амархан биш яг тийм гадаад байгаа монгол гадаадд одоо ээж аав монгол тэгээд өөр улсад Японд ч юм уу Америкт ч юм уу одоо ажиллаж байгаа төрсэн тэндээ өсөж байгаа хүмүүсийг бол өв хэлтэй гэдэг байгаа шүү дээ. Өв хэлтэй гэсэн нэртэй би бас үгүй идэх хэрэглэж байгаа. Тэгэхээр өв хэлтнүүд бас энд орж байгаа. Гэхдээ зөвхөн өв хэлтнүүд биш. Зөвхөн өв хэлтнүүд. За тэр хэлтнүүд бас энд орж байгаа юм. Тэр хэлтнүүд бол жишээлх юм бол аав ээжийнх нь аль нэг нь монгол нөгөөх нь гадаад улсын гадаад хэлтэй хүн байж байгаад ингээд хоёр хэлээр хоёулангаар зэрэг яриад өссөн ийм хүмүүсийг бол тэл хэлтэй гэж байгаа байлингуал тийм ээ. Тэгээ тэл хэлнүүд чинь дотор орж байгаа. За гадаад монголчууд гэдгийг түрүү ярьсан. За Монгол улс байгаа өөр хэлтнүүдээс дотор орчиж байгаа. Тэгэхээр өв хэлтэн гэдгээс их ерөнхийдөө жишээлбэл одоо казах хэлээр ярьдаг казак үндэстэн хүмүүс Монголд байгаа шүү дээ. Баялгийн аймагт байгаа. За өөр аймаг хотч гэсэн байсан байгаа. За эд бол казак монгол хоёр хэлээр хоёулан гарна бодсоо эзэмсэж байгаа. Тэгэхээр тэгээд за тэгээд дээр нэмээд хэлэхэд энэ Монголд байгаа гадаад хэлээр боловсрол эзэмсэж байгаа хүмүүс их олон байна. За зөвхөн бид гадаад монголчууд гэдэг яг үнээр гэдэг энэ хувийн сургуулиуд гадаад хэлээр боловсролоо өгдөг хувийн сургуулиуд их олон болж одоо тэнд байгаа хүмүүс бол ер нь гадаад байгаа монгол хүмүүстэй л адилхан байна. За гэх мэтлэгээр ингээд ийм олон төрлийн хүүхдүүдийг оруулж байгаа учраас энэ зүгээр яг өв хэлтэй ч юм уу тэл хэлтэй ч юм уу хоёр хэлээр ярьдаг хүүхдч бас болохгүй. Энэ олон хэлний орчин гэж байна. За олон хэлний орчинд. За энэ олон хэлний орчинд одоо монгол хэлийг гадаад хэл шиг баг сурч байгаа ийм хүүхдүүдийн хувьд ялангуяа бидний энэ ажиллаж байгаа энэ үгийн жагсаал илүү чухал ажилладаг. За энийг одоо юу яагаад бидэнд илүү чухал юм бэ гэдгийг энэ ZP хуулиар нэг товч тайлбарлая. Энэ Америкийн хэл шинжээч статистикч Жорж Кинсли ZP-ийн хуулиа 1936 онд баталсан байна. Моби Дик гэдэг зохиолд байгаа бүхний студийг тодорхойлсон. За бидний энэ ажилд одоо давтамж тархалсан үгс маш олон тохиолдно. Тэгээд үгийн давтамж. За тэгээ үгийн давтамж гэдэг чинь юу юм? Үг яаж давтагдгийг гэдэг нь хуультай. Давтагдах хууль гэж байна. Тэгээ энэ хууль нь ерөөсөө зөвхөн тэр Моби Дик биш. Ерөөсөө англи хэлний бүх зохиол англи хэл тэр чигээр нь зөвхөн англи хэлээс бүх хэлэнд зөвхөн одоо амьд ярьж байгаа юм биш. Мөхсөн хэлнүүдэд бүгдээр нь яг энэ хууль батлагдсан байгаа. За энэ хуулийг одоо энэ математикаар илэрхийлэх юм бол ийм байна. Ерөнхийдөө энэ давтамжийг та бүхэн харах юм бол эндээс ойлгомжтой харагдана. Энэ юу гэдгийг одоо зарим нэг үг маш их давтагддаг, зарим үг бол маш цөөхөн давтагддаг. За тэгэхээр зарим тэр маш их давтагдж байгаа үг нь энэ одоо жишээлбэл бол хамгийн их давтагддаг номер 1 гэсэн энэ V гэдэг англи хэлний үг 2,420 орчим мянга давтагдсан байхад хоёрт болж байгаа off гэдэг үг нь 1,45 мянга буюу 2.15 орчим хувиар нь давтагддаг. Гуравт чигсэж байгаа үг нь 968 мянга буюу нэг давтагдж байгаа үгнийхээ 3.1 орчмоор нь давтагддаг. Дөрөвдөх нь 4.1 орчмоор нь давтагддаг юм уу. За энийг ZP хууль гэдэг байгаа юм. Давтагддаг. За одоо ингээд эндээс чагсаалтаас авах яг ингээд харагдана. Нэг юуны график бол нэг ийм их багч байна. Ингээд хагасаар 2 дахь нь хагасаар 3 дахь нь 3.1-ээр 4 дахь нь 4.1-ээр нэг гэх юм. Тэгэхээр ерөөхдөө эхлээд бол маш их ингээд чөлөө дунж ягаад явандаа ингээд бүр ингээд 5.1 10.1 сүүлдээ 100.1 101.1 гэж явах болохоор ингээд тэгшүүлээд ирж байгаа жишээтэй ийм. За энийг бол тэгээд үнэхээр энэ үний юм уу үгүй юм уу гэдэг одоо тэр хиний ZP-с хойш компьютер хөгжөөд баталгаад их амархан болчихсон. За жишээлх юм бол энэ 181 сая үг бүхий Википедиа Project Gutenberg хоёрын цэцэр том нэг хөрөнгө 181 сая үгтэй хөмрөг дотроос энэ source гэдэг үгийг англигийн source гэдэг үгийг засаагаад тэгээд энэ жагсаалтанд
нийтдээ хэд дэх үг вэ гэдгийг нь тоолж үзэхэд 5550 давтамжаараа тийм дугаартай үг байсан. Тэгэхээр тэгвэл энэ дугаараар нь хэдэн удаа давтагдж байгааг нь олох боломжтой хэрэг зипийн хол үнэн бол гэдэг. Ингээ бодоод үзэхэд бол 30,000 гэж гарч байгаа. За тэгээд яг тэр соус гэдэг үг үнэхээр хэд давтагдж байгаа гэдгийг тоолоод үзэхэд 29,594. Ийм наривчлалтай 30,000 дотор дэс 6-наас дөрж шүү дээ. Тэгэхээр зипийн хөлөд өөрөөс ингээд дурын нэг үгийг авахд л ингээд санаж байгаа. За тэгээд энэ хэдэн үг байдیں, хэдэн үг давтагдахаар яадیں, ямар нийт ихийн хэдэн хувийг юу эзэлдэг гэдэг нь зипийн хуулиас болоод ингээд сайн тодорхойлоод байж байгаа юм да. За жишээлх юм бол одоо энд байж байна. Ерөөсөө эхний хамгийн их давтамжтай эхний 100 үг альва хэлний ямар ч хэлний нийт ихийн 50% эзэлждэг гэж байгаа. За тэгээд энэ одоо монгол хэлний хамгийн их давтамжтай үгс гэдэг нь бай, энэ бол үгүй гээ гэдэг давтсан байна. За энэ бол бидний манайхны монгол хэлний гаргасан судалгаа биш. Ийм судалгаа бидэнд одоо өнөөдрийг хүртэл бидний судалгаа хүртэл байхгүйсэн. Энэ өвөр Монголын их сургуулиас гаргасан монгол хэлний үгийн давтамжтай хамгийн ихний үгс байгаа юм. За энэ үгсийг эхний 100 үг нь болохоор яг нь 50% эзэм шиг гаргах нэ. За тэгэхээр нийт эхний тэдэн үг нь тэдэн хувийг эзэмших ихийг эзэлнэ гэдэг энэ давтамжийг тодорхойлоод ирэх бол сайхан тодорхой тоонууд байна. Эхний 1000 үгийг мэдчих юм бол энгийн ихийн 60% хүн ойлгож чадна гэж. Мэргэжлийн ихийн 50% ойлгож. За 3000 үгийг мэдчихвэл 80%-ийг нь ойлгож эхэлнэ энгийн. За тэгээд тэр 3000 үгийг сураад 80%-ийг ойлгоход ер нь хэр цаг хугацаа зарцуулах юм бэ гэх юм бол нэг цагт хүн ер нь 4 үгийг тогтоох боломжтой. За тэгээ нэг өдөрт 10-аас 40 үг гэдэг юм уу ингээд. Ингээд ер нь бол энэ хүний боловсролын тал дээр бол маш сайхан тооцоо хийх юм боломжтой болох юм л да. За тэг чинь яг үнээр ихтэй тэр ихний 1000 үг нь хаана байна? Тэр 3000 үг чи хаана байгаа юм бэ гэхээр монгол хэлний хувьд бол энэ байна гэж гаргаж чадахгүй байлаа, чаддаггүй байлаа. Одоо энэ судалгааны дараа бид маа энэ байна гэдэг нь гаргаад тавьчих болж байгаа юм. Чадах болчлоо. Манай бидний энэ судалгаа хийгээд байгаа ажлын чинь гол үүдэж ерөөсөө. За тэгээд энэ амархан тэгээд нэг хэдэн үг за энэ байна гэж гаргаад тавьчихсан биш ээ. Энэ ийм том багаар ажилласан нүүрэх хөдөлмөр маш их хилцүүлэг хийсэн томоохон судалгаа ажил болсон юм. За энэ багаа тэнцвэртэй байлгахыг хичээсэн хил шинжээчд болоод багш нар багын болоод одоо гадаадд баг боловсролын болоод гадаад хүмүүс монгол хэл заадаг мэрэгчлэтнүүд гэдэг ингээд ерөөсөө за жишээлх юм бол одоо энэ тав нэрсийг ингээ харж байна. За тэгээд зөвхөн тэр гадаадд байгаа монгол хүмүүс хичээл заадаг багш нар ихэд нэг твийн нэг улсын багш нар нийлж хагаад газрын ойрыг бодоод хамтдаа нийлээд суугаад ярихад амар гिच сонгоцсон юм байхгүй. Яг л энэ чинь субъектив хандлага нь үг түүхэд үгийг сонгоход бол нөлөөлж магадгүй тэнцвэрийг хадгална. Азаас, Европоос, Азаас ихтэл одоо Тайван, Солонгос руу гიშж байгаа монгол хэлний багш, Швед, Германы багш, Америкийн багш гэдэг юм уу. Ингээд. За ийм багаар ажиллаа. Нэгдүгээр шатнд бид яасан бэ гэхээр хөмрөг бүрдүүлж боловсруулсан. За үүнд 10 төрлийн ийм сурагчид байгаа бүх үгсийн хөмрөгийг гаргаж авсан. За энэ бол гадаадд Монгол байгаа монгол хүмүүс зориулсан сурагчид байна. Баян үйлгийн амьд үзэж байгаа монгол хэлний сурагчид байна. Ингээд ийм 10 төрлийн сурагч. За хоёрдугаар шатнд яасан бэ гэхээр үгсийг сэдвт хувааж нэгтгэж ялгаж шинжлэх одоо хамгийн чухал хамгийн их хөдөлмөр шаарц ажлыг хийсэн. За сэдвт хуваахтаа бас зүгээр ийм сэдв гэл дээрэс нь амархан цаанаас нь байж идэг сэдв бас биш. Угаасаа өөр хэлнүүдэд ямар сэдвт хуваасан байдیں۔ Монгол хэлний хувьд тэрийг яаж авах зохистой юм бэ гэдгийг нөгөө төрүүчийн багаар 13 үргэлжлүүлээ багаар бүгдээрээ ярилцаж ингээд 24 сэдвийг сонгосон байгаа. Би ба гэр бүл би эрэхтээ хувцас тоо нэгж өнгө дүрс гэх мэт ингээд 24 сэдвийг сонгосоо. За тэгээд энд 3 дугаар шатанд яасан бэ гэхээр гадаад хэл 8 хэлний хүүхдэд зориулсан А төвшний үгийн жагсаалтыг орчуулгыг гаргаж эдгээр бүгдээр дээр харьцуулж үзсэн байгаа. Англи, Франц, Солонгос, Турк, Швед, Казах, Япон, Орос энэ бол аль хэдийн судалгаагаар хийжсэн хэлтүүд энэ жишээ зургууд нь байж байна. Манайд энэ байхгүйсэн. Одоо бид өөрсдөө энийг гаргаад эдний хүүхдүүдийн А төвшний үгсүүд ийм үг гэдэг юм байна. Манай бидний сонгосон үгс эдгээр байна уу, байхгүй юу? Ямар онцлогтой байв? Бүгдээр тэрнээс ялгаж үзэхэд бол энэ 8 хэлний хүүхдэд зориулсан А төвшний үгийн жагсаалтыг орчуулгыг гаргаж авсан. За тэгээд 4-р шатнд бол энэ үгийн жагсаалтыг бүтгэж сэдвчилж боловсруулсан.
За энэ яасан бэ гэхээр одоо хос хилтэй хүүхдээ гарын явд 10 намын өнгөтлийн сангаас өөр богцсон сэдвийн хүрээний үгсийг бүгдээрээ төвөрлж авсан байгаа. Нэг хүн 2 сэдв, нэг хүн 2 сэдв, 24 сэдв чинь 13 багийн 13 гишүүн 2 сэдв аваад ажилласан байгаа. За тэгээ бүгдээр ингэ кодлсон. Кодохдоо үгсийн аймгаар, давтамжаар, нарийн сургач хэдэн удаа давтагдсан. Хангалтаар тэр одоо 49 сургач гэх тийм ээ тойл бичгийн бүртгэл энэ тойлд орсон юм уу ямар ямар тойлд орсон гэдэг тойлуудаас ч их саасан байгаа юм да. За тэгээд нөгөө сургуулийн өмнөх боловсролын академик үгийн жагсаалтад тэр нь байгаа мó үгүй мó нөгөө гадаад хэлнүүдийн бүртгэл байна уу үгүй юу гэдэг багангийн үгийн жагсаалтад байна уу гэсэн ингээд бүгдээр ингээд үгүйсэн. За тэгээд үгсийг кодно. Энэ өдөөс нэг 1700 бидний сонгосон үг чи зүгээр л санаагаараа за энэ их хэрэгэлдэг үг юм аа энэ баг хэрэгэлдэг үг юм аа гэдэг аваад ирсэн юм ерөөсөө байхгүй. Яасан бэ гэхээр үг болгоныг кодч үг болгоныг үнэлж байгаа юм. За жишээлбэл бол энэ английн код 1 гэдэг дээр яаж байна? Нэг дугаартаа өндөр давтамжтай зайлшгүй сонгоо. За одоо энэ юу одоо гэдэг үг ч одоо яаж яаж гэдэг ингээ харагдчих. Ярианы хэлний өндөр хэрэглээтэй үгс 2 гэсэн кодтой бол. 3 бол давтамж цөөж гисэн хэл эзэмшихэд маш чухал үгс. За 4 гэсэн кодоор нийлмэл үгсийг кодлж байгаа. За 5 гэсэн кодоор гадаад үгсийг ч гэдэг юм байна. За тэгээд энэ английн код 2 дугаар кодоор одоо дугаарын кодныхоор сэдв дундын үг бол 1 нэмэх үг 2 баталгаажил хийхэд санал болгох үгс 3 гэдэг. Ийм маягаар ингэ дүүгээр. За тэгээд дараа нь үгсийн аймгаар нь одоо энэ N нөхөр noun буюу жинхэнэ байна. Тэгэхээр хэдэн удаа давтаж байгаа нас гэдэг үг. Аль аль нөгөө өгөгдлийн сан дотор их хэдэн удаа гэдгийг бүгдээр ингэж ялгсан. Харгална. Ямар сургаж гэсэн чирч байгаа юм. 8 удаагийн сурагч 8 удаагийн төлөвч гарч иж гэдэг юм уу. Ингээд бүгдээр ингээд нөгөө шивэд хэлний англи хэлний байгаа мó байхгүй мó энэ үгийн санд байхгүй 0 байна 1 ч гэдэг юм. Энд дээр л нүн юм байна. Бүх бол нэг шүү дээ. Бүх үгийг нэг нэгээр ингэж авчилж байгаа юм. Тэгээд тий чин тэрийг оруулж ирж байгаа дахиад багаараа хэлсэн шүү дээ. Багаараа хэлцээд буцсан. Буцчаад дахиад эргэж орж ирнэ. Хоёр дахь удаагийн хэлцүүлгээр орно. Тэгээд бид нар багаараа энд дэх багаар хэлцээд арай гэж нэг минь үг чи одоо нөгөө баргал дээр үед манай ээж нэг Монгол Намын төсөл 8 18 дугаар их хуралд сонгогдож явах болсон чи нөгөө номын дэлгүүрийнхээ намын үүрээр орж байгаа гэж дараа нь юу гарч үлээд ороод хамгийн сүүлд нь яамаар орлоо гэдэг шиг. Энэ чи манайхаас энэ үг чи батлагдаад гараа явахлаар цаана хэл шинжлэлийн багт энэ чи давхар дахиад үзэж байгаа бүр. Нөгөө тэр намын хуралд орхоос бүр айлтаа нэг үг чи одоо тийм их шалгуурыг одоо хэлцүүлгийг давж байгаа юм да. За тэгээд яасан бэ? Юу болсон гэхээр хамгийн эцсийн үр дүн гэдгийг бид одоо хэлээ. Ийм их нөр хөдөлмөрийн хэлцүүлэхийн дүнд бид олон хэлний орчинд заах монгол хэлний А түвшний үг хэмээн 4 сэдвийн доо 1622 үгийг жагсаалаа. За энэ бол одоо төсөө бидний үр дүн энэ үгсийг хамгийн түрүүнд энэ гадаадд байгаа монгол хүүхдүүд болоод гадаад хэлээр хүмүүжж байгаа монгол гадаад хэлээр хүмүүжж байгаа хүүхдүүд монгол хос хэлээр хэлээр хүмүүжж байгаа энэ хүүхдүүд энэ 1622 үгийг одоо мэдчих ёстой байх нэ. За энэс чинь цааш нь үргэлжлүүлээд одоо тэрс хамгийн үндсэн гол судалгаанууд гараад цаашаа маш их ажил бид хүлээгдэж байна. За энэ сэдвэр нь одоо үзүүлж ял ташаалх юм бол нөгөө соёл зан заачлалын үг чинь 167 урлагийн албатай 55 үг гэдэг юм ингээд нөгөө 24 сэдвэрээ бүгдээр ингээд инглээр үзэх юм бол ингээд гацж байна нөгөө сэдвээ. Энэ. За тэгээд энэ үгийг яг зөвхөн энэ үгийг хэрэглэж одоо бид нар тэр хүүхдүүд ойлгох энэ үгсийг ойлгож мэдэх ёстой учраас энэ үгсийг ойлгож чадна гэж дүгнж байгаа учраас альва сурах бичиг тэднээс тэдэнд зориулсан сурах бичиг унших бичгийг хийхдээ энэ үгсээр нь боловсруулах ёстой. За бас нэг чухал зүйл бол яг энэ чинь хамгийн сүүлийн хүчгүй ингээд 10 жил 20 жил гэсэн ингээд явах нь биш бас биш хэрэглээний явцад энэ санал номл эргэж наашин чааш нь байнга хямжиж явах үг хасах нэмэх янз бүрийн асуудлуудыг үзэж харж явах юм динамик хөгжиж байх асуудал тэгээд одоо ямар ч үсэн 1622 үгийг гаргаад авсан гэдэг нь их чухал байна. Тэгээд эндээс дүгнэлтээ ихэд энэ тус ажиллан зохион байгуулалтын хувьд одоо үед зохиолчтой хийсэн гэрээгээр өгсөн ажлын даалгаврын дагуу тогтоосон хугацаанд хийж гүйцэтгсэн ач холбогдлын хувьд өнөө үрд хийгдээгүй хосогдтой үгтийн үгийн сангийн хэм хэмжээ хэрэглээний бүрээг шинжилгээ ухааны үндэстэй тогтоосон судалгаа сургалтын үн цэнтэй ажил болсон юм аа. За судалгааны хэрэглэхгүй болох гарын авалгуудын
агуулга болон үг сонголт. За нас идэхгүй онцлог гэсэн талаас нь тийм ээ. Зарим тохиолдолд сэтгэл эмгэлэхэд хүргэжсэн юм харахад. Үгийг сонгох хүн хідээс хэдэн насны хүүхдэд зориулсан сонгох вэ гэдэг асуудыг цаашид нарийсгаа ингэж өргөжүүлбэл зүйтэй гэж үзэж байна. Дуусаагүй гэж хэлсэн тийм ээ энэ ажил. За хос хэлтэй хүүхдэд зориулсан монгол хэлний судалчдгийг мэрэгжлийн энд бол мэрэгжлийн гэхээр зөвхөн судлаач хийх юм гэж хэлдэг биш. За миний 15 минут дуусч байна. За уучлаарай нэг дуусах. За тэгээд ерөөсөө насны онцлог тохируулан заахаар туршлагатай хүмүүс бэлтгэн гарах шаардлагатай гэж дүгнэж байна. Энэ зүгээр л хэл шинжээч гэхээр одоо юу гэдэг Монгол сууж байгаад жишээлх юм бол Америкт төрж өсөж байгаа тэр хүүхдээ ямар үгийг мэдэх ёстой гэдгийг шууд энэ дээр оролцоод дүгнэх бас хүүхдээ хэцүү. За багаараа ажиллах их чухал байсан. Бид нэр одоо бусад багийнхантай харьцуулахад манайхад одоо бараг дэлхийн 5-ын нэг гадар өглөө болж байгаа, нөгөө гадар орой болж идэг. Тэгээд эн чинь хамтдаж ажиллахад зөвхөн багаар ажиллана гэдэг нь үтэл бэрхшээлтэй өссөн гэдэг бэрхшээлээ бид даван туулж чадсан. Тэгэхээр цаашаа тургалтын үйл ажиллагааг зохион байгуулалтаа үгийн сан дээр илүү нарийвчилж, үгийн сангаас эхлэн суурийг тавьж ажиллах хэрэгтэй гэсэн өгүүлбэр өгсөн байгаа. За баярлалаа. Тэгээд би одоо энэ чинь манай чинь шөнийн 12 цаг болж байгаа. Асуултанд хариулж бас чадахгүй байх. Манай гол удирдан зохион байгуулагч манай менежер гэрэлмаа огч тэнд байгаа учраас бас миний өмнөөс асуулт аваад хариулчих واخа. За би өөрөө хариулах гад энд байх гэд үзье. Тэгээд чадах нь үгүй юу нөгөө тестийн нөгөө бүрнээс ярьж яхад бас нэг тэр нэг төвөгтэй нэг асуудал байна. За анхаарал тавьж сонссон та бүхэнд их баярлалаа.